Дараагийн мэдээ хүргэе. Хурдан морь хүүхдүүдийг бэртэж гэмтгэхээс сэргийлэх зорилгоор засгийн газрын 2019 оны тогтоолоор жил бүрийн 11-р сарын 1-ээс 5-р сарын 1 хүртэл хурдан морины уралдаан сунгаан үсрэгэнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. За тэгвэл Өвөр Монголд хурдан морины уралдаан зохион байгуулах болж үүнийг дагаад тус улсыг зоригжуулчдын тооч нэмэгджээ. Өөрөөр хэлбэл хүүтний улиралд хүүхдүүдээр морь унуулахыг хориглосон нь тэдний аюулгүй байдлыг хангаж байгаа хэдий ч нөгөө талаас Монгол өв соёлоо алдахгүй гэх боломжлолыг дагуулж байна. Монголд хурдан морины хаврын уралдааныг хориглох болсноор Өвөр Монгол тус уралдааныг зохион байгуулах нь нэмэгджээ. Тухайлбал Шилийн голын аймаг л гэхэд өвөл эхэлснээс хойш 4.2 сая гаруй жуулчин хүлээж авч аялал жуулчлалын орлого 5.8 тэрбум юанд хүрч өмнөх оны мөн үеэс 18%-аар өссөн байна. Мөн унаач хүүхдүүд болон уяачид Монголоос бүгд найрамдах хятад ард улсыг зорих болжээ. Харин Монголын морин спорт уяачдын холбооны зүгээс хаврын морь уралдааныг тогтмол зохион байгуулах байр суурьтай байгаа бөгөөд засгийн газрын тогтоосон хугацаанд зохион байгуулж байгаамаа. Уяачдын холбооноос 2 ажлын хэсэг гаргаад бэлтгэл ажлуудыг сайн хангаж хийж явуулъя. Нэгдүгээрт одоо хүүхдийн аюулгүй байдал хангасан одоо энэ ажлын хэсэг гарчихсан энэ дээр ажиллаж байна. Мөн стандартчлал хэмжил зүйн төв одоо энэ хүүхдийн байгууллагууд нартай хамтраад стандартчлал хэмжил зүйн төв дээр хүүхдийн хурдан морины аюулгүй хувцас замын стандарт эдгээр ямар ах вэ? Тэр бас нэг ажлын хэсэг гарчихсан явж байгаа. Тэгээ энэ ажлын хэсгүүдийн маань одоо ажил юмнууд одоо бүрэн болж ээж дараа нь бид нар бол хаврын морин уралдааны зохион байгуулсан. Монголын морин спорт уяачдын холбооны зүгээс 30 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахад зохион байгуулсан уралдаанд нь хүүхэд унаж байсан тохиолдол бийж хүн дээр гэмтэж байгаагүй гэсэн юм а. Харин хаврын хурдан морины уралдааныг хориглосноор хувь хүн иргэд нууцаар зохион байгуулах болсон нь эрсдлийг нэмэгдүүлэх болжээ. Гэхдээ хаврын одоо морин уралдаан чинь намайг бүр жоохон байхад л би одоо морь ундаг байхад жоохон байхад л одоо болдог байсан наадам шүү дээ. Тэгээ одоо эн чинь нөгөө юм хөгжөөд цаг үе хөгжөөд эн чинь бас нэг сайхан одоо бүх юм хөгжиж штт. Тэг чин одоо нөгөө хуучныг бодвол эн чинь нөгөө хөгжсөн байгаа юм чинь сайхан одоо зам мам одоо энэ хамгийн гол нь одоо хүүхдийн одоо аюулгүй байдал уралдах юм чи ерөөсөө энэ зам байхгүй. Замыг ерөөсөө сайхан гоё яндалсан зам дээр зөв зохион байгуулалттай нэг одоо эмх цамбраатай тэгж наадмаа хийх юм бол ягчгүй одоо уралдах юм байна. Энэ одоо морин уралдааны чинь нөгөө дэлхийд Монгол ганцхан уралдаг гэдэг. Одоо тэгээ Өвөр Монгол руу энэ юм чинь чиглээд ер нь тийшээ бас ер нь гэлтээчээд байна шүү дээ. Нөгөө талаас хурдан морины уралдаанд сүүлийн 10 жилийн хугацаанд жилд багадаа нэг хүүхэд нас ордог гэх тоон мэдээлэл байгаамаа. Бүгдээрээ Монгол тусгай тогтносон Монгол улс иргэний хувьд бол хүүхдээр хурдан морь унаж уралдуулдаг энэ өв соёл бол зөвхөн Монгол үндэстэнд байдаг. Монголчууд бидний бол салшгүй нэг соёлын дархлаа юмаа гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ бид хүмүүдэд энэ альва соёлын дархлааг авч үлдэхийн тулд хүүхдийн амнистыг бол золиосч болохгүй л гэдгийг энэ л зарчмаар хэлж байгаа. Монголчууд эртнээс хурдан морины хаврын уралдааныг зохион байгуулж исэн гэдгийг уяачид ярьдаг. Түүлийн талаар судлаачаас тодруулахад тэгэхээр яг монголчуудын эртнээс 93 наадмыг бол хийж ирж ирсэн ийм уламжлалтай. Яг энэ өвөл хаврын хүүдний улирал бол төрийн зохион байгуулалттай уралдаан хийж исэн байна уугүй гэдэг дээр бол эргэлзээтэй. Тийм баримтыг бол одоохондоо би бол олж хараагүй байна. За угсаатны зүүн мэдээний хүрээнд бол ялангуяа цагаан сарын үед хүүхдүүд хоорондоо одоо тараг тоолох гэж ярьдаг. Айлаас айлын хооронд ялангуяа говь газар энэ төр гэдэг хоорондоо айлууж яхан зайтай. Тийм үед бол одоо хүүхдүүд золгууд ихтэй тарлах маягтайгаар ингээд нэг ойр зуурхан юм уралдаж исэн, морины амьсгаа задлж исэн ийм тохиолдлууд бол байгаа. Битүүнд шургуу хийж исэн энэ төр ийм угсаатны зүүн судалгааны мэдээнүүд бол байдаг. Мөн судлаач Монгол морь хизээж хүүхдийг гიშгдгүй хүүхэд бэртэж гэмтэж байгаа нь морийг нэмэлт хижээлэр тижээж байгаатай холбон тайлбарлсан юм. Иймээс үндэсний өв соёлоо хадгалж хамгаалах тал дээр аль аль талдаа анхаарах цаг болсныг нөхцөл байдал харуулж байна.